өдрийн зах зээлийн апдейт хэдүүлээ технологийн компаниудаас эхэлцгээ юу болж байна гэх юм бол өмнө та хэд хэлжсэн Oracle, Dead Cat Bounce, Bear Flag үүсгээд тэгээд өргөжлөө доош унах магадaltaй гэсэн тим юм одоо болчлоо өнгөрсөн 3 хоногийн дотор Oracle дахиад нэг massive gap down одоо $184 дээр явж байгаа. Энэ яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол энэ Magnificent 7 буюу химлэг ухааны сектор дотор хоёр төрлийн стратеги байгаа. За Oracle ямар стратеги барьсан юм бэ гэх юм бол өөрийнхөө дата центруудаа барья. Тэр бол асар өндөр хөрөнгө оруулалт. Барилга байгууламж баг 10-20 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтууд. За тэгээ том асуудал юу бэ гэх юм бол тэн дотор нөгөө баахан компьютер чипүүд орсон байгаа. Nvidia-гийн чипүүд, AMD-гийн чипүүд гэх мэтчлэн. Тэрний асуудал юу юм бэ гэх юм бол жил болгон Nvidia шин чипүүд танилцуулдаг. Тэгээ чипүүд нь үргэлж ер нь өөр хэмжээтэй, өөр хөргүүлэлтийн системтэй одоо нөгөө усан өмнө бол зүгээр салхиар хүрдэг байсан бол одоо ус болцсон цахилгааны хэрэглээ байнга өөрчлөгдөг, ерөөхдөө өсөө явдаг. Тийм учраас тийшээ суурилсан кабель, эрчим хүчний сүлжээний хөрөнгө оруулалт тэр усан хөргөлтийн систем салхин одоо агаараар хөргөдөг системийн ерөөхдөө нэг generationаас дараагийн generation хүртэл байнга өөрчлөх ёстой. Одоо юу гэсэн үг юм бэ гэх юм бол та том өрөөнд дотроо 1000 ширхэг iPhone авах ёстой жил болгон. Тэгжээж ерөөхдөө хамгийн сүүлийн химэл ухааныг хөгжүүлж болно. Тэгжээж ерөөхдөө хамгийн өртөг багтай inference одоо химэл ухааны өдөр тутмын ажлыг харилцагчтай санал болгож болно, үйлчлэгээ өгж болно. Гэхдээ жил болгон тэр iPhone-ууд ингээд хуучрж байгаа байхгүй юу. За. Тэгээ зарим чипүүд одоо 3-4 жилийн дараа дэндүү их цахилгаан хэрэгжилж байгаа хэрнээ бүтээмж нь муу. Энэ нөгөө илэгдлийг ерөнхийдөө нөлөөлж байгаа. Асар ихээр. Яг гэх юм бол 3-4 жилийн дотор та тийм 10-20 тэрбум долларын Nvidia AMD-гийн чипүүд ерөнхийдөө хуучирсан гэсэн үг. Тэгээд одоо машин ядаж 10 жилийн дотор унж болно. А-гаас Б Улаанбаатараас дархан руу явж болно. Гэхдээ асуудал нь юу юм бэ гэх юм бол 4-5 жилийн дараа Nvidia-гийн машинууд бараг онгоц болцсон байдаг. Тэгээд нөгөө хуучин чипүүдээ яах ёстой юм бэ гэсэн асуудал байгаа. Тэгээ баланс дээр байгаа хөрөнгө оруулалт хийсэн хэдэн тэрбум доллар дээр ер нь бол алдгал хүлээж авах ёстой. Тэгээд бүр chip generation-аас нэг generation-аас дараагийн chip руу томоохон өсөлт хийчих юм бол тэр дата центрийн дийлэх хөрөнгө оруулалтын дахиад шинээр хийх ёстой. Тэгээд Oracle өөрийнхөө баланс дээр тэр гайгийг авцсан байгаа. Тийм учраас хөрөнгө оруулагч нар эргэлзээтэй байгаа. Ийм их хөрөнгө оруулалт хийж байгаа. Cash flow-д маш муугаар нөлөөлж байгаа. Тийм учраас энэ хэдэн тэрбум долларын мөрийг тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр Oracle failed ч магадгүй гэсэн үндслэлээр ер нь бол хувьцааны ханшин буурж байгаа. За өөр яг адилхан бараг тавилантай компаниуд юу юм бэ гэх юм бол Nebius Nebius таад ингэ харж байгаа юм бол бас ерөөхдөө uptrend нь дууссан. Тэгээд ер нь бол одоо энэ бол top information яваад тэгээд одоо ерөөхдөө ингээд доошо буурж ийн. Дараагийнхан юу юм бэ гэх юм бол CoreWeave компани таад харж байгаа юм бол өнгөрсөн жилийн ер нь бол хөрөнгөний зах зээл дээр энэ үеэр гарсан. Тэгээд 30 хэдэн доллароос 180 хэдэн доллар руу пуужинсан. Яагаад вэ гэх юм бол нөгөө төрлийн химлэг ухааны хөрөнгө оруулагчнаас болж байгаа. Microsoft жишээлбэл. Microsoft ямар стратеги барьсан юм бэ гэх юм бол бид нэг дата центрийг нэг төрлийн чипээр дүүрэхгүй. Бид нар өөрөө тодорхой хэмжээнд Nvidia AMD-гийн чипүүдийг аавна. Гэхдээ хэдэн 10, 20, 30, 40 тэрбум долларын тэм хөрөнгө оруулалт бид нар хийхгүй. Яагаад гэх юм бол нэг жил юм уу 2 жил өнгөрөх тусам маш их хэмжээний илэгдэл худалдаж авна. Ер нь balance sheet хараад ер нь бол шийдвэр гаргаж байгаа. Тэгээ Microsoft юу хийсэн бэ гэх юм бол жишээлбэл энэ CoreWeave гэдэг компанитай гэрээ хийсэн. Юу хийсэн бэ гэх юм бол бид нар ер нь бол ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хиймээргүй байна. Та нар хийчих. CoreWeave хийчих. За. Тэгээд CoreWeave-ээс нөгөө компьютерийн түрээсэлж байгаа. Мэдээж жоохон өртөг өндөртэй. Тийм учраас CoreWeave гэдэг компани үнэлгээ ингээд дэше буужинсан. Яагаад вэ гэх юм бол Microsoft янз бүрийн компаниудаас мөнгө орлого олж байгаа. Гэхдээ эдний одоо баланс дээр ямар асуудал гарч байгаа юм бэ гэвэл нөгөө илэгдлийн асуудал гарч байгаа. За хэдүүлээ Microsoft-ийн
хувьцааг харах юм бол бусад компаниуд шиг адилхан цохилт аваагүй, гэхдээ нэг double top маягийн харагдаж байгаа. Гэхдээ Oracle шиг ингээд чулуу шиг унаагүй. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, Google бас харах юм бол шал өөр Google өөрийнхөө чипүүдээ үйлдвэрлэж байгаа. Google өөрөө нөгөө search engine Android асар олон орлогын их үүсвэртэй байгаа учраас Google-ийн хувьд бол тэр жоохон data center хөрөнгө олт бол эднэрт бол жоохон хамаагүй, тийм учраас энэ data center буюу энэ хэмэл ойханы bubble муу юм уу гэх юм бол дүнэлт нь удахгүй гарах магадлал байх маш өндөртэй. Яагаад вэ гэх юм бол энэ хэмэл ойхон явахгүй биш. Би өөр өдөр болгон ашигладаг. Би бол сард бараг $200 хавцаа төлдөг. Компани ажилтан ингээд нийлээд явуулчих юм бол манай компани сарын $500-600 хэмэл ойхондоо зарцуулж байгаа. Бидний бүтээмжийг нэмэгдүүлж байгаа. Окей. Тийм учраас энэ 100% bullshit бол биш. Окей. За. Тэгээ Google компаниг харах юм бол маш олон орлогын их үүсвэртэй байгаа учраас бусад компаниуд шиг хүнд цохилт авахгүй байгаа. Окей. Nvidia-г хэдүүлээ харах юм бол энд нэг нэлээд томоохон бараг top information мөн үгүй хэдүүлээ харах ёстой. Энд яаж байгаа юм бэ гэх юм бол хүмүүс хиймэл байханы bubble гэж харж байгаа хгүй. Тийм учраас ингээд ирэх жилдээ хэдэн зуун тэрбумын аль хэдийн гэрээ зурцсан. Дараа жилийн ашигт ажиллагаа нь ерөөхдөө тодорхой. Гэхдээ тэгээд дараагийн 5 жилийн хугацаанд бүр ингээд бандан тас байсан бол энэ Nvidia-гийн компани хувьцаа $270 хавцаа арилжаалгах ёстой. Хэрнээ одоо $175 дээр явж байгаа. AMD-гийн хувьцаа ер нь бол төстэй адилхан. Тэгээд хэдүүлээ өмнө бас AVGO нөгөө Broadcom компани ярьсан бас хэмэл ойхооны чип үйлдвэрлэдэг. Та харж байгаа бол бас 50-day moving average дээр цохоод баг bounce хийхгүйгээр нэг мүд ингээд ер нь бол асар том breakout хийсэн. За. Тэгээ иймэрхүү яриа, иймэрхүү шалтгаанаасаа болж ер нь бол энэ Nasdaq QQQ ер нь бол жоохон тэгээд та харж байгаа бол top information хийх гээд байна уугүй юу. Тэгээд одоо 4 хоног дараалан ерөөдөө энэ хувьцааны ханш нь унж ийн. Гэхдээ өмнө бас ингээд унж исэн, буцаа pop хийсэн. Энэ үедээ бас унж исэн, энэ үедээ бас унж исэн, энэ үедээ бас унж исэн. Гэхдээ QQQ ерөөдөө буцаагаад гарч ирсэн. За хөрөнгө оруулагч тэгээд энэ Magnificent 7 нас ер нь бол жоохон мөнгөө татж байгаа. Жишээлбэл энэ Netflix-ийн хувьцаа та харж байгаа бол саяхан хувьцааны split хийсэн. Оргилцэг одоо share split adjusted $134 байсан бол одоо $90 дээр явж байгаа. Саяхан Warner Brothers худалдаж авах гад жоохон байлдаан гарч байгаа. HBO Max гэх мэт чинь худалдаж авах гад одоо нөгөө take over war болж байгаа. Дараагийн тайлан ойролцоогоо 30 хоногийн дараа гарна. Өмнөх тайлан дээрээ бас жоохон фейлдсэн. Дараагийн тайлан earnings per share ерөөхдөө жоохон дарагдсан гарна гэсэн учраас ер нь бол энэ Netflix жишээлбэл доошо буурж байгаа. За энэ logarithmic-аар бүгдийг нь үзүүлсэн байгаа шүү. За regular ханшлуу шийдвүлээ шилжээд за тэгээд энэ Magnificent 7 яаж явж байгаа юм бэ гэх юм бол та ингээ харж байна. Ер нь бол uptrend энэ 11 сарын 14-нд ерөөхдөө эвдсэн. Гэхдээ та мэдж байгаа би энэ horizontal line нэх амар ач холбогдол өгөхгүй байгаа. Одоо нэлийн critical support дээр явж байгаа bounce хийгээд өргөжлүүлээд чадах нь үгүй юу хэдүүлээ харна. Тэгээ энэ тэр чигтээ ер нь бол зах зээлийн сэтгэл зүй. Тэ? Нөгөө талдаа ChatGPT сая 5.2 дахь версн гаргасан. Сарын өмнө
Google Gemini 3 гаргасан. Тэгээд тэр химлээ ухааны scaling laws, pre-training, post-training гэх мэт чинь тэр хуйлууд нь ерөөдөө бүгдээрээ хүчнтэй химлээ ухаан сайжирч байгаа. Гол асуудал нь юу юм бэ гэх юм бол түрүүний одоо асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой. За тэгээд нэмээд тэр эрчим хүчний асуудал. За эрчим хүчний хангамж гэхээс таад ингэ харж байгаа бол энэ 2025 оны супер хувьцааны нэг нь юу юм бэ гэх юм бол GE Vernova таад ингэ харж байгаа бол өнгөрсөн жилийн энэ жилийн 4 сарын үеэр GE Vernova-гийн хааш хэдээр байсан бэ гэх юм бол $200 дээр байсан. Энэ компани юу үйлдвэрлэдэг юм бэ гэх юм бол газны турбин, газын генератор. Окей. Тэгээд цэглэгаан эрчим хүч нийлүүлэлт үйлдвэрлэл Америкт хангалтгүй, Европт хангалтгүй. Тэгээд компаниуд юу хийж байгаа юм бэ гэх юм бол Elon Musk бас яг адилхан дата центрийнхаа дэргээд шууд генераторуудыг 100-100-аар ингээ худалдаж авч байгаа. Окей. Тэгээд энэ эрэлтээсээ болж GE Vernova одоо баг 4 жил захиалганд дүүрсэн. Бараг бүх төлбөрөө урьдчилан төлөх ёстой. Тийм учраас ер нь асар их хожиж байгаа. Тэгээд та харж байгаа бол энэ GE Vernova-гийн хувьцаа 170%-аар өссөн байгаа. Тэгээд энэ дата центертэй холбоотой компаниуд одоо туслан гүйцэтгэгч түүхийд бараа нийлүүлдэг компаниуд нь дэжгүй явж байгаа хэвээрээ яагаад гэх юм бол тэр дата центрүүд нь баригдчихл байгаа. Facebook, Meta гэх мэт чин компаниуд бүгдээрээ ерөнхийдөө төлөвлөгөөнүүдээ гаргасан 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нэг сүртэй өөрчлөхөөргүй байгаа учраас эдний тайлан сайн гарч байгаа хэвээрээ. Окей. За тэгээ Magnificent 7 дотор Facebook-ийн хувьцаа та харж байгаа юм бол Mark Zuckerberg ер нь бол энэ химлээ ухаан дээр нэг сүртэй юм хийж чадахгүй байгаа. Жохон фейлдж байгаа гэж хэлж болно. Llama model бол нэг сүртэй үр дүн гаргаж чадахгүй байгаа. Тийм учраас тэгээд бас нэлээд их мөнгөийг ингээд data center руу хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ ер нь бол Facebook-ийн нэг давуу тал нь юу юм бэ гэх юм бол энэ social media гас нэлээд их мөнгө олж байгаа. За тэгээд энэ support level-ууд энэ байна. Гэхдээ хэдүүлээ ойрын хугацаанд энэ янз бүрийн Max 7 руу хөрөнгө оруулалт хийхгүй баха. За дараагийн томоохон юу юм бэ гэх юм бол Америкийн эдийн засаг, дэлхийн эдийн засаг ер нь яаж байгаа юм бэ гэж одоо асуух юм бол хаанаас юунаас хариу авах боломжтой юм бэ гэвэл энэ нефтний үн хаш тэ та харж байгаа бол нэлээд том support дээр одоо ирсэн байна. Тэ энэ support дээр нь ирсэн байгаа. Гэхдээ энийг ерөөхдөө цогч магадгүй. Яг гэх юм бол тэ нефтний эрэлт сүртэй байхгүй. Геополитик явд бол ер нь бол тайвширсан байгаа. Тэгээд дараагийн level хаана байгаа юм бэ гэх юм бол энэ $43. За. Тэгээ юу бол магадaltaй юм бэ гэх юм бол нефт өргөжлүүлээд буурна. Magnificent 7 ерөөхдөө sideways эсвэл Santa Rally одоо жилийн эцсийн өсөлт амсаж магадгүй. За тэгээ эх оны эхний хагастай ер нь бол нефт bottom out хийх магадaltaй. Тэгээд нефт дэндүү хямдхан байна гэдэг чинь эдийн засаг бас явахгүй байгаа гэсэн үг. Тэ? Тэгээд ер нь дэлхийн эдийн засаг яг яаж байгаа юм бэ гэх юм бол энэ нефтний ханшнаас харж болно. Нэмээд natural gas та харж байгаа юм бол Widowmaker гэсэн нэртэй яагаад вэ гэх юм бол амар савлгаатай арилжаалагддаг $7.2-оос $2 руу энэ одоо тийм баг 70% уналт $3.4-оос $1.4 50% уналт $3-оос $1.7 энэ баг 40% уналт $4.9-оос $2.9 40% уналт тэгээд ер нь бол амар хурдан ингээ ерөөхдөө өсдөг буудаг тийм учраас Widowmaker гэсэн нэртэй ер нь бол natural gas хөрөнгө оруулалт хийдэг арилжаа хийдэг хүмүүс тэ гинт ингээд үн ханш нь унаад амиа хорлцдог учраас Widowmaker гэсэн нэртэй. За дараагийнх Bitcoin хэдүүлээ энэ log chart-ыг ойрын хугацаанд ерөөсө хараагүй. Гэхдээ хэдүүлээ энийг аюу урт хугацаагаар нэг zoom out хийгээд харах юм бол заяа. Юу харагдаж байна гэх юм бол энэ бүр 13 онд тийм 12 жилийн өмнөх uptrend таад энд үзүүлсэн байна. Ерөөдөө ингээд харах юм бол тэгээ ингээд харах юм бол яг trend line дээр ирсэн байна юм шиг харагдаж байгаа. Гэхдээ daily chart-н дээр zoom in хийчих юм бол Bitcoin энэ trend line
дээрээ ер нь өмнө хит хитэн удаа support авсан. Энд нэг хальт support авах гэж үзээ breakdown болсон. Дахиад resistance ер нь pivot high, pivot high, pivot high. Pivot high юу гэсэн юм бэ гэх юм бол эргэдэг high. Тийм буцаага доошоо эргэдэг. Pivot low яг эсэргээрээ за тэгээд биткойн яаж ийнэ гэх юм бол энэ support дээр одоо 2 удаа ирсэн байна. Өмнө бол нэлээд хүчтэй эндээсээ bounce хийсэн таад ингээ candle-аас харж байгаа юм бол саяны candle нэлээд сул байгаа. Тэгээд хэдүүлээ өнөөдөр юу их юм бэ гэх юм бол биткойн дээр жоохон нэмээд short орно шүү. За MicroStrategy-гийн чартыг бас ингээд ухаад харах юм бол амар ugly хэлжсэн ерөөхдөө нэг dead cat bounce bear flag үнэн болж таарсан биткойн дээр хэдүүлээ бас юу хэлжсэн бэ гэх юм бол энэ bear flag шиг харагдаж байна. Яг тэ та bear flag тэ тэгээ дахиад нэг leg down болох хаа тийм учраас хэдүүлээ одоо жоохон short-а нэмж байгаа MicroStrategy буюу биткойн дээр хоёулын дээр. Окей. Tesla манай багц дотор манай автомата дотор бас нэлээд том хувь эзэлж байгаа. Ер нь бол Tesla тэ энэ sideways consolidation all time high л өргөж байна. За өмнө 24 оны эцсээр $485 хавцаа $488 дээр all time high байсан. За энийг ерөөхдөө хийж чадаагүй breakdown болсон. Elon баахан улс төр Donald Trump-тай зурлалцаар агаад тэгээд ерөөхдөө буцаагаад яваад cybercab гих мэтчлэн сайн хөгжлүүд нь гарч ирээд тэгээд яаж ийнэ гэх юм бол энд sideways consolidation тэгээд ерөөхдөө удахгүй дахиад all time high хийгээд хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол хэдүүлээ weekly chart-аас харцгаая. Бас өмнө энийг ярьж байсан. Энийг арилгачих. Окей. За. Тэгээд Tesla бол нэлээд савлгаатай байдаг шүү. Та тэрийг мартаж болохгүй. За окей. In this bottom full retraction эхний level юу юм бэ гэх юм бол 495 харагдаж байна. Тэгээд дараа нь 525 магадгүй 560. Нэг явхаараа амар явдаг. Тэ тэгээд хэдүүлээ харцгаа. Ер нь бол энэ resistance-ийг давч чадаад жоохон bounce хийх юм бол хэдүүлээ Tesla дээр жоохон хуваа нэмж болно шүү. За окей. Тэгээд хэдүүлээ хальт байнга ярддаг алт мөнгөө ярьцгаая. Алт юу гэж нэ гэх юм бол таад энд харж ийн ер нь бол 4 hour chart дээр таад энийг үзүүлчихье. Өмнөх энэ resistance дээр ер нь бол энэ resistance дээр яасан бэ гэх юм бол энэ breakout хийсэн нэг retest хальт хийсэн. Одоо дахиад нэг retest хийж байгаа юм байна. Тэгээд магадгүй ер нь бол өргөжлүүлээд дээшээ явах цаг нь ирж байгаа. За тэгээд resistance дараагийн resistance хаана байгаа юм бэ гэх юм бол хуучин all time high энэ 4380 хавцаа байгаа тэр таргетуудаа хэдүүлээ харцгаая. Тэгээд retest амжилттай хийгээд bounce хийчих юм бол хэдүүлээ цэвэр алтны позиц дээр нэмж орно. Цэвэр алтны позиц руугаа орохдоо хэдүүлээ баг зэрэг уул уурхайн компаниудаас заримаас нь ашиг аав, заримаас нь баг зэрэг сална шүү. За мөнгөний чарт тэ өчигдөр ер нь бол энэ өчигдрийн хувьд бол энэ айгу сайн candle харагдаж байна. 4 цагийн чартн дээр та юу харагдаж байна гэх юм бол өнгөрсөн 4 цагийн үед жоохон доошо цохилт авсан. Тэгтээ буцаагаад recover хийсэн одоо daily chart-ын ингээд харуулчих юм бол за энэ дээр нэг сүртэй юм харагдахгүй байна. Магадгүй нэг жижигхэн bear flag. Тэгтээ энэ зүгээр нэг 4 хоногийн 5 хоногийн sideways consolidation юм шиг харагдаж байна. Bitcoin унаад тэ доллар өргөжлүүлээд унаад явах юм бол хэдүүлээ бас юуг нь харчих US долларын индекс тэ саяхан ер нь бол нэг 100 муу дээр байсан бол одоо 92 дээр явж байгаа. Та бас юу харж байна гэх юм бол энэ түүргийн ханш жоохон чангараад эхэлж байгаа. Юу талбартай юм бэ гэх юм бол доллар суларч байгаа учраас эндээ нэг double top тэгээд доошоо яваад bear flag тэгээд өргөжлүүлээд доошоо явж байгаа. Тэгээд US доллар дээр дараагийн support zone хаана юм бэ гэх юм бол тэ энэ $90 хавцаа нэг support zone байна. Тэгээд энэ хаваар бас нэг support zone байна. Доллар өргөжлүүлээд унаад
Тэгээд TLT Америкийн засгийн газрын бонд үргэлжлүүлээ унаад ерөөхдөө саяхан support trend line-ыг сая цогцоод тий bounce хийгээд failed. Тэгээд TLT доошо буураад US доллар доошо буугаад Bitcoin доошо буугаад тэгээ хүмүүс тэгээ хувьцаанууд бас буугаад явчих юм бол хүмүүс ягаад юу хийж эхлэх магадaltaй юм бэ гэх юм бол алт руу орох магадaltaй. Гэхдээ энийг хэдүүлээ зүгээр тайван харцгаая. Өнөөдрийн арилжаа портфолио апдейт багаар та арилжаануудаа хийчээрэй. Тэгээд маргааш ирээд уулзъя. Бай бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.